Тэгэл 18 онд ч бид нэр анх 126 м квадрат гэл. Яг л нэг гоо сайхны мэс заслын имлэг гэхэд арай жижиг. Тэгсэрнэл нэг Япон стандарт гэж байдаг шүү дээ. Бүхсэр хцээтэй. Бүгдийг яг тэрүүгээр тооцоолол нэг юм том картон саасан дээр нэг ор болгоцсон. Тэгэл тэрийг ингэж барайл ингээл. Одоо тэгэл хөвчлэр миний амьдралд өглөө ирээл ажил дээр ирэхэд бол одоо хөгтөө холбогдолтой хагалгаа бол заавал нэг байдаг. Өдөртөө. Тийм. Тэгээ ерөөхдөө биений хагалгаанууд нэг хөвчлэн байдаг. За нэг газараа шууд очиод туушч очиод уянсаа ингээл маркетинг нийтгээ орчиж болохгүй. Олон эмч нартай олон эмнэлгүүдээр очиж эмнэлгийн орчин, эмнэл эмчийн туршлага тест сурж төгссөн байдал тэр болгоныг харж иж эмнэлгээ сонгох хэрэгтэй. Өөрийнхөө бидний зорилго нь бол эрүүл гэж. Эхлээд урталт нь эрүүл гэдэг байна. Эрүүл гоо үзэсгэлэн л одоо бид бүтээнэл гэсэн ураатай гэх юм уу? Хамгийн нэгний түрүүнд тэр хүн эрүүл байх хэвээр. Эрүүлэр одоо гоо сайхныг бүтээнэл гэсэн. За нэгдүгээр эмнэлгээ сонгочлаа гэхэд одоо шинжилгээ бүрдүүлнэ. Тэр хүнийг одоо манай эмнэлэг жишээ нэгдүгээр гоо сайхны хагалгаа хийгээсээ илүү өөрчлөлөгч эрүүл мэнд чухал гэж үздэг. Шинжилгээний үзүүлэлт нь жоохон л өөрчлөлт авах юм бол та энийг эмчлүүлчих тэрэ. Тэр цагт нь хагалгаа хийгдэнэ. Эмчлэгдэхээр үзүүл авах юм бол гарц гаргалгааг нь ярилцсан өөр маягаар яаж хагалгаа хийж болох вэ? Бид нар энэ хамгийн хийж байгаа зөв үйлдэл болохоор энэ нөхөн зэрэг хагалгаа гэж байна. Тэрийг бол бид нар нэг хүн төгрөггүйгээр аль болох нөгөө нийгмийн хариуцлагын өрөөнд зардал мөнгөнд нь ингэж ярилцж байгаа нөгөө хүмүүсийн арга гэрийн боломж уулзааг нь харж байгаа. Ерөөсөө том хөвгтэй болчихвол гоё гэ. Тэр нэг гол бүрч байгаа вайлайн зураас мураасыг ингээл гаргаал тэгж явал гоё гэдэг л одоо тэр 2-3 жилийн өмнө дундаж байж одоо бараг жижигхэн гэдэг болчихсон огтоо. Тэнгуут нөгөө өөрчлөлтөөр ирэхлээр ер нь цаг үе ингэж өөрчлөгдөд дээ шүү гэдгийг тайлбарладаг. Бид нар болохоор илүү онц давуу тал нь магадлалын итгэмжлэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас магадлалын итгэмжлэгэн гэдэг нь энэ эмнэлгийн эмчин, совилогч нь, өөрчлөгч нь энд ажиллаж байгаа бүх хүмүүс яг эмнэлгийн стандартын дагуу ажилладаг. Миний анзаарч байгаагаар ер нь мэс заслын эмчнэр хөвчлэн эрэхтэй хүмүүс байгаад байдаг. Тэгмүүд энэ бас магадгүй нөгөө нэг ур чадвар талаас эмэгтэйчүүдээс ямар нэгэн тийм ялгаа байдаг болоод тэгдэм үү. Яагаад хөвчлэн мэс заслын эмчнэр эрэхтэй хүмүүс байгаад байдаг вэ? Яг нь ер нь болохоор эрэхтэй хүмүүсийг нөгөө самбаачлах хурд нөгөө шийдвэр гаргах одоо яаралтай нөхцөлд одоо огцом өөрөө шийдвэр гаргах зоригтой байдал ч юм уу те. Тиймэрхүү өнцгүүдээс ер нь илүү эрэхтэй хүмүүсийг одоо эрэхтэй хүмүүс илүү эмчлэмч болоод байгаа шүү. Тэгээ бас нэг эрэхтэй хүч нэг цаанаасаа нэг цусны нэг зориг мөрөгний юм байж тээ эрэхтэйчүүдээ байтал тэр өнцгөөс авах. Нэг мэсэл чинь бас байнга хүний амь настай эрсдэл хүндрэлтэй тулгарч идэг болох тэр өнцгөөс болов. Амь настай гэхээс илүүтэйгээр бас яг нөгөө нэг зүсэлт хийх ч гэдэг юм. Тэр чинь хүний бие организмыг ямар нэгэн байдлаар задлах нэг ийм үйлдэлүүд хийж байгаа болохоор бас яалтчгүй нэрээ эр зориг шаардлагатай юм шүү тий. Тий одоо тэр чинь зөндөө их цус гардаг хагалгаа байна, цус гардаггүй хагалгаа байна, тэгэл цусны үнэр ч юм уу тий. Тэгэл тэр нэг ажлын нөхцлөөсөө болоод ер нь ирчүүдл илүү мэслэмч болсон байдаг шүү дээ. Та ангаахын их сургуулийг яг ямар мэргэжлэр төгссөн бэ? Ангаахын сургууль чинь их эмч, хүний их эмч. Мэс заслын эмч гэдэг тэгээд мэргэжлийг эзэмшсэн нь. Тэгээд ерөнхий мэс засал гэж яддаг байхгүй. Ерөнхий мэслэр төгсөөд дараа нь Монголд яг нөхөр зэрэг гоо сайхны мэс заслын чиглэлээр сургалт байдаггүйсэн. Одоо бол бид нэр хөөцөлтэй байгаа сургалт байлах гэдэг. Тэгээд тэр үед бол заавал бусад оронд юм очиж суралцах шаардлагатай байдаг болохоор нэг Солонгос руу авч сурчсан. Та хэдэн оны эмч вэ? Яг хүний их эмч болсон нь 10 он. 10 он. Одоо яг эмч болсноос хойш 16 жил эмчийн мэргэжлэр ажиллаж байна. За мэс заслын эмч болох сонголтыг хийчлээ. Гэтэл заавал гоо сайхны салбарт эмэгтэйчүүдийн гоо зүй дээр ажиллаж гоо сайхан харагдах байдал дээр нь тусдсан болъё гэдэг ч юм уу. Энэ салбарт ажиллая гэдэг сонголтыг хийсэн юм бол гэдэг сонирхол татчихлаа. Ер нь бол яг л баг бахын л сонирхолтойс мөрөөдөл маягийн зүйлс байхгүй. Тэгээд судалж байгаа л илүү нөгөө нэг төвхөнд мэдээж эрсдэл хүндрэл ихтэй л дээ. Гэдэгтээ яг ерөнхий мэс засал гэдэг чинь хүний амь настай харьцсан
бас тэр талаараа арай илүү эрсдэл хүндрэлтэй гоос ах нь харьцангуй дандаа эрүүл хүмүүс хаалгаанд ордог зүйл байхгүй. Тэгэхээр харьцангуй бас гоё нэрний хувьд ч гэсэн ер нь бол гоё мөрөөдлөөр л тэгээ пластик мөслийн эмч болох гол. Тэгээ би яг эхлээл 10 жил байхдаа бол эмч болно гэж нэг боддгоо байсан. Тэгэл яг маа ээж сувлагч юм байхгүй. Тэгээд хүүгээ эмч болгоно гэж болгож ирсэн ер нь. Тэгээ эмч болоо оюутан болсноос хойш тэгэл янз бүрийн одоо гадаад кино үзэх юм уу. Тиймэрхүү зүйлүүдээс л гоос нэмслэн эмч болно гэсэн шийдвэртэйгээр тэгээ мэдээж ингээд нэг шат чатаар явна л да. Ангаахад өгсөн нэмслэн эмч болно. Тэгээд гоос ах нараа суралцсан нөхөр зэрэг хагалгаа суралцсан гэдэг. Тэгээ олон жил сурчны эцэстэл ер нь бол миний яг мөрөөдөл гоос ахны одоо нэмслэн эмч болох. Та тэгээ сургуулаа төгсөөд ер нь хаана ажиллаж одоо өнөөдөр хүртэл явж байгаа энэ ажлынхаа туршлагыг хаана хуримтлуулж авсан байдаг юм бол? Би 1-р эмнэлэгт улсын 1-р төв эмнэлэгт ерөнхий эмнэлгийн эрдэнэтэй хийгээд за тэндээсээ гараад Номонгийн хувийн эмнэлэгт яг одоо ерөнхий эмнэлгаараа нэг 4 жил гарan ажиллаад тэгээд гоос ахны салбар руу ер нь орохоо шийдсэн Номон эмнэлгээс гарч ирсэн. Тэгэл одоо хөрсөл суралцаал ажиллаад явж байна. Яг анхны хагалгаагаа хизээ хийж исэн бэ те. Тэгээд ер нь яг анхны гэсэн юм болгон хүнд маш том дурсамж болж үлдсэн байдаг. Яг би анхны хагалгаа бол 2014-5 онд хийжсэн. Анхны хагалгаа гэдэг нь бол одоо хүн эмчилтэй хагалгаа биш л те. Одоо олгоц шин гоос ахны салбарын гоос ахны хагалгаа. Тэргээ би бүр аимшиггүй бүдүүн зүрхтэйгээр хийжсэн байлээ. Одоо ингээ харахад тэгэхээр нөгөө тэр үуч нь гоос ахны мэслийг зүгээр өөрөө нөх хүн эмчилдэг мэслэг гэдэг байсан болохоор гоос ахныхаа мэслийг бас жоохон доогуур үнэлсэн. Энэ амархан юу шалдаад гэсэн өнцгөөс нэг хамгийн анхгаар тийм давхраа гэдэг хагалгааг нэг эмхтэй нэг бүсгүүд хийгээд 3 удаа дахиж өөр орж исэн байдیں۔ Тэр хагалгаа тийм өөрөө ямар ч туршлахгүй төсөөлгүй яг энэ давхраа байхад нарийн тэр цаана нэг юм бэхэлдгийг мэдхгүйгээр одоо ингээл зүсч аваад нэг ойл болчихно гэсэн төсөөллөөр ороод тэгээ тэр эмхтэйгээс яг тэр эмхтэй дараа нь гоё болсон би өөрөө тэгээд янзлсан зассан л та. Яг тэр эмхтэй дараа нь мөгийн эмчтэй хамарны хагалгаа хийж байгааг гэж асуухын үед бол тэр хагалганд таалагдсан л байж. Дахиж хэлэх гээд байх юм бол тэгээ ямар ч байсан тэгээд аимшигтай зөрөгтэйгээр хийжсэн байлээ гэл одоо хүртэл боддог. Тэгэхээр яалтчгүй бас л тэр дурсамж болж үлдэхээс тийм тоглоом болоо ярьж болох уу тэр энэ хөгжилтэй маягаар тэр болсон явдлыг зөвдөж ивэл уушлаарай гэдэг. Эхлээл нөгөө давхрааны хагалгаа гэдэг шиг ингээл вишн зүсэл тэр цаана байдаг өөх нь авал нийлүүлэл очно гэж бодлоо байж байгаа. Тэгэл хагалгаа нэр ингээл нэгээл харсан чинь заа нүдээ нэгрээ лагл гой давхраа ороод байна. За болсон маргааш ирээ гэдэг. Маргааш нэрсэн чинь 2 давхран гарч энэ тэр хоёр зүгээр юм зүслэг явж иртээ. Тэгэл за өөрөө хөрөөдөр гэж байгаа. Тэр орон дахиад уншаал судлаад юм үзэх юм бол үзэл. Тэгээ оройн дахиж ирээл дахиж ороод за энэ ингэчлээ гэл ингээ орч. Маргааш нэр. Маргааш нэг нь ороо гэдэг. Тэгээ 3 дахь орж иж 3 дахь нь үнэхээр гоё хэлс. Тэгээд яг цаг хугацаа алаагүй тэр алдаагүй тэр дор болгоно нэг тий. Тэгээ сүүлдээ яг бүр аргаар өөрөө мэдтгэл нөгөө багш нараас зөвлөгөө авч иж тэгээд илүү гоё үрдэнтэй болж ирсэн. Эмч нарыг ингээд сонсоод тахаар байнга суралцж идэг алхам тутамдаа сурж идэг. Хизээч сурхаа зогсоож болохгүй бас тийм онцлогтой мэргэжил юм шиг байгаа. Тий, ер нь бол өдөр болгон нэг суралцаал явж байгаа шүү дээ. Одоо хүртэл бид нэр одоо би жишээ нь докторийнхаа ажлыг хажуугаар одоо суралцаал бас явж байна гэсэн. Өдөр болгон нэг хагалгаа хийгээл тэр хагалгаан дээрээсээ өмнө хийж байгаа кейс тохиолдол тэрнээсээ дахиад суралцж ийл гэсэн. Ер нь л сурхаа зогсоож болохгүй мэдээж дээ. Ялангуяа ийм одоо мэс заслын чиглэлийн тухайн эмчийн өөрийн ур чадвар биш үү? Яг мэдээж яг технологиуд нь ч гэдэг юм стандартууд нь бол нэг л байдаг байх л та. Гэхдээ мэдээж өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэе гэх юм бол ялангуяа мэс заслын эмч нар хэрхэн яаж ур чадвараа нэмэгдүүлдэг юм бэ? Одоо энэ чинь яг мэдээж нөхс нөгөө байгалийн авьяас өгөгдөл гэж байгаа шүү дээ. Хүн тэгээд яг тэр авьяас өгөгдлөө мэдээж ингээд хөгжүүлээд ингээд явах юм бол өөрт нь бол тодорхой хэмжээний амжилтыг дагуулж ирдэг байх. Мэдээж тухайлах юм бол дуучид бол жишээ нь ингээл нэг өдөр тутамдаа гам уншдаг, барьдаг ч гэдэм үү те. Ингэж ур чадвараа нэмэгдүүлэх тасал сургуултуудыг л хийдэг штэ те. Тэгэхээр эмчнэр одоо тухайлах юм бол ингээл зүү утсаар юм ойдаг ч гэдэм үү те.
ур чадвараа нэмэгдүүлэх гэх юм бол ер нь яг ямар сургалтуудыг хийдэг юм бол Ер нь бол нөгөө анх сурж байгаа шүү дээ Мишлийн эмчээр резидент гэж байгаа шүү дээ. Мишлийн курс гэх юм уу. Тэрэнд бол одоо ур чадвараа нэмэгдүүлэхэд бол янз бүрийн юм оёх одоо робот юм гаран дээр ажиллах ч юм уу тиймэрхүү зүйлүүд. Нэг хэдэн жил ажиллаад нэг тодорхой хэмжээнд туршлагатай болсон хүмүүс бол одоо ингээл ер нь миний харж байгаа гол зүйл нь бол одоо доктортой суралцах, унших бусад оронд очиж одоо бусад эмч нарын өндөр хөгжилтэй орнуудын бусад эмч нарын хийж байгаа ур чадвартай суралцаж тэндээс энийг ингэж хийж болох байсан юм байна гэдэг санаануудыг аваад эндээ авчирч байгаад нэг өөрийнхөө арга барилтаар одоо нийлүүлж холимог болгож улам сайжрах явж байгаа юм. Гэхдээ ингээл одоо нэг Мишлийн эмч сар 2 сар 3 сар хагалгаа ихгүй ирэхэд жоохон бас эвгүй болцсон төсөөрөх гэдэг шүү дээ. Тиймэрхүү мэдрэмж байна тий. Гар хорон гэж. Тий одоо хэдийн одоо хичнээн олон хийдэг ажил нь ч гэсэн хэсэг одоо 3 сар мараар бол хийхгүй байж байгаа юм бол ер нь тодорхой хэмжээнд бас жоохон төсөөрөх юм орсон мэт. Таны докторийн судалгааны ажил нь ямар сэдвээр хийгдэж байгаа юм бол? Хармоник гэдэг аппарат шүү дээ. Ийм аппаратаар хагалгаа хийх зүгээр энгийн аргаар хагалгаа хийх хоёрыг харьцуулсан юм судалгаан дээр явагдаж байгаа. Үр дүнгийн ажил хүндрэлийн яаж сэргийлэх үү ч юм уу тэрэн дээр явагдаж байгаа. Хармоник аппаратыг энэ хөх томруулах хагалгаанд ашигласнараа одоо энгийн хэвийн хийгдэх хагалгаанаас ялгааны үе хагалгаанаараа өвдөлцөө өөр нь хэр байдیں, гам дэглэм нь хэр байдیں, тэ үр дүн хэр байгаа ер нь хэр хурдан хүн тэнхэрж сайжирч ийн гэдэг дээр ер нь судалгаа гарч байгаа гэсэн. Тэр хармоник гэдэг аппаратаар нь зөвхөн одоо юу гэдэг хөхний гоо сайхны мэдслэг гэдэг юм уу эсвэл бусад бас олон төрлийн мэдсэн арилбарыг хийж болдог уу? Дэлхийн мэс заслын эмч нар ихлээр ч одоо бүх төрлийн мэслийн эмч нар байгаа байхгүй. Энэ мэслийн эмч нар бол үнэ хэрэглэхийг хүсдэг аппарат гэдэг ерөнхийдөө ойлгохлоор энэ аппаратаар олгоогч авч болно, цэсний авлагаас хийж болно, хотод гидс тарьж болно ч юм уу. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол ихэнх мэслийн эмч нарын хэрэглэдэг аппарат л гэсэн. Та ангаах ухааны магистрийн зэрэг цол тэмдгийг Монголд авсан уу? Тийм, Монгол. Ямар ажиллаар хамгаалсан бол? Яг гоо сайхны мэс засал гэдэг одоо салбар дээр болохоор ер нь одоо анхдагч гэж бас тэр үед явуулжсэн. Тэр нь болохоор юу гэхээр яг энэ хөх томруулах имплант гэдэг зүйлийг хүний биед хийгээд тэрний дараа үүсэх эрсдэл хүндрэл юу вэ? Хэрвээ эрсдэл хүндрэл үүсчвэл тэрнээс одоо яаж үрсэн сэргийлэх үү? Ямар арга хэмжээ авах үү гэдэг сэдвээр хамгаалжсэн. 2019 18-19 онд болсон. Тэр үед л энэ сэдв бас шин сэдвтэй орсон. Тийм шин сэдв байсан. Тийм шалгалт авж байгаа хүмүүс маань хүртэл гайхажсэн. Багш нар маань хүн нөгөө ярьдэн штэ тий хоорондоо тий би тэр хоолыг өстө супер хийж чаддсан штэ. Тэрэн шиг та ер нь яг ямар төрлийн хаалгааг өөрийгөө хамгийн супер гэж боддог вэ? Яг супер мөпөр ер нь бол мэслийн эмчнэр хинч нэг би тэрэндээ сайн гэж хэлэхгүй байх туу яг ямар ч мэслийн эмч. Тийм л байна. Тэгтээ яг мэдээж тэр чинь бас нэг өөрийнхөө тодорхой хэмжээнд нэг юу байгаа шүү дээ. Яг зөв миний яг илүү дэлгүүртэй суралцсан өөрийгөө хөгжүүлсэн нэг юм бол одоо энэ хөхний гоо сайхны эмслүүд байна. Энэ цэжин дээр хийж байгаа одоо хөх томруулах, хөх сойх, одоо хөх одоо тарих юм уу одоо хөх авах. Тэгээ нөхөн сэргийг хагалгаан төхөн дээр хийж байгаа. Тэгэл хөвчлэр миний амьдралд өглөө ирэл ажил дээр ирэхэд бол одоо хөхтэй холбогдолтой хагалгаа бол заавал нэг байдаг. Өдөртөө. Тийм. Тэгээ ерөөхдөө биений хагалгаанууд нэг хөвчлэн байдаг. За зарим тохиолдолд одоо хүмүүс яг сонгож ирээд зөвхөн хагалгааг мөг эмчээр хэлнээс хүмүүс байна тий. Тэгээ хөвчлэн бол ер нь одоо энэ хариун тайрах одоо хөхтэй холбогдолтой хагалгаанууд нь арай олон байна. Тэрүүгээр яг илүү ангаах ухааны магистрийг хамгаалсан одоо бас докторийн зэргийг хамгаалах гэдэг яг энэ талаараа энэ чиглэлээр хөөгөөд ингээд явж болохоор илүү олон одоо судалгаа харсан одоо илүү олон арай нэг бус таглагаас арай олон юм үзсэн юм бол арай нэг олон ч хийгдсэн баг. Харсан юм арай их гэдэг шиг. Арай олон ч хийгдсэн баг манай амьлаг дээр. Тэр өнцгөөс арай хөхний хагалгаа хийж магадгүй. Гоо сайхны мэс заслын эмч одоо юу гэдэг дотроо ямар нэгэн байдлаар дагнана гэж байдаг уу? Бага. Тоолхон бол одоо нүүрэн хэсгээр ч гэдэг юм, биеийн хэсэг ч гэдэг юм. Таних болохоор ямар яг манай улсад ер нь гоо сайхны мэслийн эмч гэхлээр ер нь бүгд рүү л оролцоол яваад. Ер нь бус дорнд бол одоо их хвчлээ яг л төрөлдсөн. Одоо нүүр байлаа ихэд зөвхөн одоо энэ зөвхний хагалгаа яадаг
хамарны хагалгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаараа төрөлждөг. Ерөнхийд нь бол гоо сахны эмслэг нэг 2 болох ба гэж байгаа. Одоо үзүүнээс дээш болов толгой үзүүний гоо сахны эмслүүд. Тэгээ үзүүнээс доош одоо биеийн гоо цэцэрлэгийн эмслүүд. Толгой үзүү нүүр ам дээр хийж байгаа хагалгыг хөвчлэн нэг одоо манай нүүр амны эмслийн эмчнэр нарийсаад гоо сахны эмслээр нарийсаад илүүдлэх хийж байгаа. Үзүүнээс доош хагалгааг утгатай хөвчлэн ерөнхий эмс төгссөн эмчнэр ерөнхий эмс гэхлээр өмнө нь долгой цус ходоод гидс ч юм уу гидс тайртай хагалга хийдэг байсан эмчнэр илүүдлэх хийж байна. Ер нь энэ мэс засалж гэдэг мэрэгчлээ мэс заслын эмч гэдэг энэ мэрэгжлийн ажлыг хийхэд тухайн хүнээс ямар чадварыг, ямар авиасыг гэдэг ч юм уу те юу шаарддаг ажил вэ? Тэгэл ер нь л өөрөө хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй. Яг эмслийн эмч болно. Нэгдүгээр за хамгийн эхлээд дуртай байх хэрэгтэй. Дуртай байх хэрэгтэй. Тэгээд тэр мэс заслын хийснээс үүсэх алдаа дутагдал, эрсдэл хүндрэл тэр болгоныг арднаар сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Тэгэл тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Хичээнгүй ажиллах хэрэгтэй. Тийм одоо мэслийн эмчнэр хүн болгон одоо бас мэслийн эмч болоогоо болчихгүй те. Цөөхөн эрчүүдийн эмэгтэйчүүдийн хийж байгаа мэрэгжил واخгүй. Тэгэхээр мэдээж одоо ур чадвар, тууштай зүтгэл, одоо суралцах байдал нөлөөлж иж тэр хүн илүү сайн одоо мэслийн эмч гэж явагдана. Яг нь нарийн ажилбар гэдэг нь мэс засал болоо хоорондоо янз янз байна л да. Бүр чимхлүүр ажил хийдэг ч мэслийн эмчнэр байна. Ерөнхий мэс засал хийдэг эмчнэрч байна тий. Аль аль нь л хичээл зүтгэл суралцах чадвараас л болж байдаг. Гоо сайхны эмнэлэг гэхэлэр ерөнхийдөө л нийтийн дунд ойлголт юу вэ гэхэлэр ямарваа нэгэн одоо эрүүн нүрийн гажигч гэдэг юм тэгж ойлгодог. Гэтэл энэ ч одоо жишээ нь магадгүй ямар нэгэн өвчлөлч гэдэг юм уу эмгэгийг засах, янзлах, эмчлэх тэр үйл ажиллагаанууд давхар явж идэг үү? Тий, одоо ер нь бол Монголд хөгжиж байгаа нь болохоор бид нар өөрсдөө нэг нийгэмлэгтэй. Тэр нь болохоор нөхөн сэргийх гоо сахны мэс заслахгүй. Нөхөн сэргэн гэдэг чинь бүхэл одоо алдаа тогтвол одоо янз бүрийн дефектүүдийг нөхөд сэргээж ийн гэсэн. Тэгэхээр одоо тэрэнд нь нэг янз бүрийн эмгэгүүд нь ороо авчихна гэсэн. Одоо жишээ манайх шин хөх одоо хөхний янз бүрийн үүсвэрээс болоо хөх ахуулсан эмэгтэй хүмүүст нөхөн сэргээ хагалгаа хийгдэх ч юм уу те. Одоо ингээд гоозуудлаас тэр эмэгтэй хүн одоо насан туршдаа одоо сэтгэл зүйн одоо нэг юм дутагдaltaй яваад байна шүү дээ. Тэрийг нь одоо энэ гадны битэр ч юм уу биеийнх нь аль нэг өөхөн эсгийг ч юм уу эсвэл ямар нэгэн булчингийн эргүүлээд ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөхөн сэргээ хагалгаа гэж байгаа. Нөхөн сэргээ хагалгаа гэдэг нь өөрөө маш том салбар байгаа. Тэрэнд нь тэр дотор нь гоо сахны хагалгаа ер нь багтаа явдаг гэсэн. Анх та одоо эмнэлээ нэгээд үйл ажиллагаа эхлүүлжсэн дэр цаг хугацаанаас өнөөдөр хүртэл нэг 10-аад орчим жилийн хугацаа гэж тооцъё л да. Энэ хугацаанд бас магадгүй хүмүүсийн насны хувьд өөрчлөгдсөн болов гэж би зөвхөн хувьдаа таамаглаж байна. Би яг өөрөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор сайн мэдэхгүй л байна л да. Таныг анзаарч байхад ер нь ямар өөрчлөлтүүд анзаарэгдэж байна? Ер нь бол одоо залуурж байгаа. Яг энэ нөгөө гоо сахны мэс засал гэдэг нь өөрөө юм өртөг өндөртэй, төлбөр өндөртэй үйлчлэг байхгүй. Тэгэхээр бас нөгөө дөнгөж оюутан сургуулаа төгсөж байгаа хүмүүс бас одоо байнгын хамраад тахт хэцүү байдаг. Доктортой нэг 30-40 хүрсэн тэ нэг тодорхой хэмжээний нэг санхүүгийн их үүсвэртэй болсон хүмүүс хөвчлэн сонгож үйлчлэг авдیں۔ Ер нь агтээ сүүлийн үед бол одоо ээжнэр аав нар ч гэсэн охтуудаа дагуулад ирж байгаа тохиолдлууд дэлбэгшгээд олон болцсон ер нь. Эцэг эхчүүд нь одоо багаас нь охтуудынхаа сэтгэл санааг 300 нас ч юм уу тийм хөгжүүлэлтээс ажиглав. Арчсан залууж байгаа гэсэн юм уу? Зүгээр сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс асууж. Гэтэ яг мэддэг хүмүүс бол мэддэг л ах л та. Мэдхгүй бас хүмүүс байгаа учраас тухайлх юм бол би ямар нэгэн байдлаар одоо гоо сайхны мэс заслын одоо үйлчилгээ авлаа гэж бодоход ер нь ямар шат амжилтуудыг давж иж яг эцсийн үр дүнгээ үзэх үү? За мэдээж эмнэлгээ сонгохоос эхлэх баг. Тийм одоо ингээд мэдээж нэг үүслээ би одоо ингээд ер нь аливаа зүйлийг өөрчлүүлэхтээ өмнөөс өөрийгөө тавьж ер нь харьцах дуртай ер нь сонирхолтой. Энэ өөрчлөлт юу хүсэж байна? Төрхөн мэдээж одоо уцаа авах чагаад нэг эмнэлийг одоо маркетингд нь ч юм уу те янз бүрийн бол нэг сонголттой байна. Тэр хүнд би зөвлөхөд бол нэг газараа шууд очиод туушч очиод энэ сайн ингээл маркетингд нийтээ орчиж болохгүй. Олон эмч нартай олон эмнэлгүүдээр очиж эмнэлийн орчин эмнэл эмчийн туршлага те сурж төгссөн байдал тэр болгоныг харж иж эмнэлгээ сонгох хэрэгтэй.
За нэгдүгээр эмнэлгээ сонгочлаа гэхэд одоо шинжилгээ бүрдүүлнэ. Тэр хүнийг одоо манай эмнэлэг жишээ нэгдүгээр гоо сахны харгалгаа хийгээсээ илүү өөрчлөлөгч эрүүл мэнд чухал гэж үздэг. Шинжилгээний үзүүлэлт нь жоохон л өөрчлөлт авах юм бол та нэг эмчлүүлч өдрөө. Тэр цагт харгалгаа хийгдэнэ. Эмчлэгдэхээр үзүүлэх юм бол гарц гаргалгааг нь ярилцсан өөр маягаар яаж харгалгааг хийж болох вэ? За үнэхээр болохгүй байх юм бол тэр хүн одоо харгалгааг нь цуцлах тиймэрхүү зүйлүүд явагдах хэрэгтэй гэсэн. Тэгээ шинжилгээ бүрдүүлнэ. За 2-р, 3-р тэр жинчээ эмчнээс зөвлөгөө авна. Зөвлөгөө аваад энэ харгалгаа хийж болно болохгүй, танд таалагдахгүй, үр дүн юм байна гэдэг өнцгөөс яригдчихийж харгалгааныхаа өдрийг төлөвлөлөөд харгалгаанд орно л гэсэн үг юм. Тэгээ үргэлжлүүлээ тэгээ боолт явна, хяналт явагдана. Ер нь бол нэг үйлчлүүлэгч дор хаяж нэг сар зуралтна дор хаяж. Тэгээ хагас жилийн дараа дахин нэг үзлэх ч юм уу тиймэрхүү байдлаар л өгдөг. Тэрнээс л одоо жишээ нөгөө нэг шүдний үйлчил шүдээ эмчлүүлж байгаа юм шиг ирээл зүгээр болчихоо ингэсэн асуултал байхгүй шүү дээ. Тэгээд чинь одоо хагалгааныхаа өдрийг товлохоос ахуулаад нэлээд юутай явдаг баг. Та яг өөрөө мэрэгжлийн эмч хүнийхээ зүгээс өөрийнхөө эмнэлэг дээр хийж байгаа хамгийн одоо сайн хийж чадах тэр мэс арчилбаруудаа нэрлэж гэвэл та хамгийн түрүүнд ямар мэс арчилбаруудыг илүү шүү гэж хэлж чадах бол. Гэхдээ яг муу мэс заслыг бол бид нар өөрсдөө хийхгүй. Одоо би энэ хагалгааг муу хиндэгээ би бол ер нь бол хагалгаа хийх. Тийм байна. Яг бусдаас арай нэг олон тохиолдол орж байгаа ч юм уу бусдаас арай илүү тэртлийн хагалгааны чиглэлээр тоног төхөөрөмж цуглуулж хийж байгаа ч юм уу. Арай илүү тоног төхөөрөмжтэй байх магадaltaй ч юм уу. Арай илүү тэр хагалгаагаараа сурч боловсруулсан гэж үзэх юм бол одоо мэдээж бүхний холбогдолтой мэс заслууд тэднийг арай илүү олон тоотой хийж гэнэ л гэсэн. Илүү гэж бусдаас илүү сайн хийнэ гэж бол бид нар гэж бардамнаж өнгөрөх юм байхгүй. Зүгээр яг арай илүү сонголттой, арай илүү олон тоотой л хийж гэнэ гэсэн. Одоо ер нь дэлхийд хийж байгаа гоо сайхны мэс заслууд гэдэг хэсэг харгалгаануудын төрлүүдээр нь хийхгүй нь бараг байхгүй. Зарим цөөхөн орон, зарим нь олон ордог гэсэн юмнууд энэ хөөс бүгдээрийнгийн л ер нь л хийж байгаа гэдэг. Яг бүгдээрийн тэр чиглэлээр нь суралцсан эмчнэр гэж байгаас давхар одоо нэрээс маягтай гэх юм уу тэргээр илүү дагнаад явж байгаа юм ч байна. Топ 5 гэвэл манай эмнэлэг мэдээж 1 номерт нь хөх томруулах хагалгаа. Хөхний одоо ойролцоох хагалгаанууд гэсэн. За дараа нь энэ зовхны хагалгаанууд байна. Нүүрэн дээр хийж байгаа зовхны хагалгаа. Тэгээд энэ хөвлийн хариунд тайрах эмэгтэйчүүдийн пластик мэсцлүүд байна. Одоо олон төрсэн эмэгтэй хүмүүс одоо жоохон ууж болцдог ч юм уу тэдний хагалгаанууд байна. Эсвэл нэг өнгө зүс гадна дүр төрхийн янзлдаг ч юм уу. Тиймэр. За Арсэл хагалгаа. Майкл Джексон. Тиймэрхүү хагалгаанууд нь илүү хийгдэж байгаа. Тэгэл ер нь хийгдэхгүй гэсэн юм бол байхгүй л байна. Хийгдэхгүй юм байхгүй гэдэг тэгэхээр янз л бодлоод орж ирж байна л да. Тухайлх юм бол зөвөр магадгүй юу гэдэг нь танаа эмнэлгийн хийж исэн хамгийн тийм нэг одоо өрмөц гэх юм эсвэл хүмүүсийн үед энийг сонсоод гайхдаг шүү дээ. Тийм сонин содон байх уу хэмжээний ямар хагалгаа байна гэвэл бид нар энэ хамгийн хийж байгаа зөв үйлдэл болохоор энэ нөхөн зэргийн хагалгаа гэж байна. Тэрийг бол бид нар нэг хүн төгрөг гэхгүйгээр аль болох нөгөө нийгмийн хариуцлагын өрөөнд зардал мөнгөнд нь ингэж ярилцж байгаа нөгөө хүмүүсийн арга гэрийн боломж уулзааг нь харж байгаа. Тэр талаар нь дээр нөгөө нэг энэ хамтрагч газрууд нь шүү дээ. Одоо эмч нэг жоохон тавгуур хавагдуулахын тулд ардуур нэг юм хийх гээд байна тийм. Тэр имплант гэдэг зүйлийг нь тэр нөгөө хамтрагч байгууллагатай ярилцж байгаа арай татуу өнөр одоо энэ хүнд үйлчлэг үзүүлэх боломжтой байж юм уу. Аль болох өнцгөөс нь ярьж өгдөг. Тэр ер нь бол нийгмийн хүрээнд амар гоё хагалгаа. Илүү тийм өдөр эмэгтэй насаараа ингээд нэг дутагдaltaй явах гээд байх одоо гол ямар шалтгаанаар тийм байх вэ? Одоо хавдар хөхний хавдралт болоод энэ хөхий бүтнээр нь таарсан нэрхтэн юм шиг болцсон байна. Тэр нэрээ нэг өөрт нь эмэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж өгдөг гэсэн.
Өнөөдөр ер нь яг одоо яаж өргөцсөн байгаа вэ? Үзэгсэн тэмлэг. Одоо анх 2018 онд өсгөн байгуулагдчихсан гэсэн шүү дээ. 18 оноос хойш цаг хугацааны тухайтад хэдүүлээ байж байгаа. Өнөөдөр хэдүүлээ болсон байна. Анх ямар хаалга яаж чад өнөөдөр хичнээн төрлийн хаалга хийдэг болсон байна гэл ингээ гоё дурсамж сэтрхлээр бас нэг гоё идэв шүү дээ. Анх чинь яг 2018 онд та ер нь имлэгээ гээл нэг машин ундаг байсан. Машинаа зараад нэг барьцаан тавиал нэг хэдэн дөрөв босгож чаавал Солонгос руу сурахаар явж байгаа юм. Тэгээд нэг 6 сар гарангийн дараа ирээд нэг жоох юм үзэж харц. Тэгээд энэ чинь нэг имлэг босох тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй л. Тэгэл таньж мэдэх бүх найз нөхөд ах хэрэгчнээс нэг 2 3 4 цуглуулаад замарсан имлэг нэ хийгээл 18 онд анх хоёулаа дөнгөж нэг залуу тойлох нь хэлж. Тэрийг үлдээчил өөрөө бичиг цаасаа гадуур ингээ яваал хүн ирж үзүүлнэ хутанжиж үзүүлэх өгчөөл. Тэгэл жоохон сурсан юм дээрээ тэгэл анх хоосхны хагалгаа хийжсэн. Одоо бид нэр анх хоёулаа эхэлсэн бол одоо нэг 37 ажилтнтай байдаг. Тэндээс гэрээт биш үнцэн ажилтгаж байгаа. Нэг үнцэн 35-аад ажилтнтай байгаа. Тэгээд тэгтлээ өргөцсөн байна да. Тэгэл багаар ямар ч гэсэн тэгэл зүтгүүлсээр хагаад одоо бидний гол ярддаг зүйл болохоор эмнэлгийн стандарт, эмнэлгийн үйлчлэгээ гоо сайхан гэхлээр хүмүүс нэг юм гой сайхан газар орж ирэл нэг ирэх юм бидлэл хэвтнэ гэж харддаг бол бидний өнцөг бол бид нар яг тэр юм үйлчлүүлэгчийн сонгож байгаа хагалгааг нь яг эмнэлгийн стандартын дагуу тий нэг эрүүл мэндийн талаас нь илүү үйлчлэгээ үзүүлнэ гэсэн зорилготой бид нар ажилладаг. Тэр чигээр бүх хүн бүх чиглэлд ямар ажилчин байх хэвээр бүгдийг байлгана, бүх тоног төхөөрөмж нээж гин хамгийн сүүлийн үеийн гэсэн бүгдийг л хэрэглэх гэж хичээж байгаа. Тэгэл 18 онд ч бид нэр анх 126 м квадрат гэл. Яг л нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг гэхэд арай жижиг. Тэгсэрнэл нэг Япон стандарт гэж байдаг шүү дээ. Бүхсэр хцээтэй. Бүгдийг нь яг тэрүүгээр тооцоолол нэг юм том картон цаасан дээр нэг ор болгоцсон. Тэгэл тэрийг ингэж барайл ингээл тэгээ зурагдлаа гаргал авах зөвшөөрөл аваад эхэлчихсэн. Тэгээ одоо бол харьцан гайгүй өргөцсөн бас. Бүгд нэг дор ажилт. Тэгээ би бол жишээ нь тэр үед бүгдийг л итгэл. Одоо л харьцангуй нэг би эмчгээс ууцсан нэг үзлэг зөвлөгөө хаалгаа хийгээл. Тэр үчин тэгэл цэвэрлэгээ одоо орны хүнжилт давгуугаа нэндүүд нэг бүгд нь л өөрөө оролцохгүй бол тэгэл хүн өчгөд. Тэгээ болсон. Нөгөө бид нар ярьдэн шүү дээ мөнчгөрөөрөө гэдэг шиг бүх зүйлийг яг өөрөө л тийм сайлаасаа биш нэг гэр хороолоос өссөн тэгэл 12 хүртэл одоо байртаа болж үзэх юмсан гэл мөрөөддөг гэсэн. Тэгэхээр нэг их нэртэй 2 байранд орж исэн тэгээд. Тэгээд зориг гаргаад 18-нд нөгөө нэг олсон байраа барьцаа. Тэгэл явж исэн та. Танай эмнэлэгт ажиллаж байгаа эмчнэрийн хувьд ямар туршлагатай эмчнэр ажиллаж байгаа вэ? Ерөнхийдөө шинэ салбар ер нь та яаж бүрдүүлсэн бэ? Энэ нөгөө гоо сахны эмслийн салбарын шинэ салбар болохоор бид нэр одоо манай дээр дандаа нэг 3 4 5 6 жил яг энэ тасралтгүй нэг дор цуг ажилласан эмчнэр нь одоо хамт ажиллаж байгаа. Шинэ салбар болохоор бид нэр туршлагатай эмчнэр олдох нь цөөх гэсэн. Бид нэр өөрсдөө дотооддоо одоо бус орн руу сургалтад болж тэгж одоо нэг нэрээ илүү сайжруулж сургадаг гэсэн. Одоо л харьцангуй залуучууд нөгөө бус орноор сурж мураад яг энэ чиглэлээр. Тэгээ бус орны бас бичгээр дипломтой ирээд байгаа. 7-8 жилийн өмнө бол ер нь ерөнхий мэс засалт өгсөн залуучдыг одоо бэлтгэх журмаар. Тэгээд одоо ажиллуулж байх хугацааны практик дээр болон бус орн руу ингээд суралцуулах журмаар ийм байдлаар л явж байгаа гэсэн. Яг миний нэг барьдаг зүйл бол нэг эмч ер нь 2-3 хаалгааг яг гарын болгох юм уу одоо гартаа оруулах юм илүү жоохон сайн хийвэл зүгээр юм болов уу гэж хартай. Бус таглааг бол одоо мэдээж хийн л дээ. Яг гэсэн нэг юм 2-3 хүн эмч болгоны бодол өөр байх гэдэг. Тэгэл универсал байна гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Бүх юм дээр тий. Төрөлцсөн дээр шүү дээ гэж ялангуяа анагаахын салбарт бол. Тий. Одоо бүх юмыг чаддаг байхад хэцүү байх. Бүх хаалгаа байна гэдэг. Одоо зөвхөн хөөрхөн харагдах те гой сайхан харагдахаа гэж танай эмнэлгийг зорихоос гадна бас өөр ямар үйлчилгээг авахыг хүссэн хүмүүс танай эмнэлгийг зорж болох вэ? Дээр эмэгтэйчүүдийн пластик мэсцлүүд хийгддэг. Тэрний ажил ихлээр одоо эмэгтэй хүн олон туршны дараагаар өөртөө бас жоохон сэтгэл дундуур байгаа ч юм уу те.
Тиймэрхүү пластик мэслүүд нь байна. За бүдүүн шүлэн эзний мэслүүд хийгддэг. За бүдүүн шүлэн эзний мэслэг бидний сайн мэдгээр цагаан мах ч юм уу тэр хацаас үүссэн гоо сайхны илүү онцлогнууд ч юм уу тэдний засах тиймэрхүү зорилготой агуулганд. Үзэсгэлэн тэмдэгтэр ерөнхийдөө одоо бараг хийхгүй хагалгаа байхгүй гэдэг хэлсэн шүү дээ, тий. Монголд байхгүй нь байдаг уу? Монголд байхгүй хагалгаа манад хийгддэг гэж үү? Багхгүй. Яг л ер нь бүх газар. Ер нь одоо тэгээд эс заслын эмнэлгүүд бол ихэнх нь л ингээд бүгдээрээ хийдэг болцсон аа, тий. Тийм ер нь ихэнх нь гоо сахнаар явж байгаа яг эмнэлгүүд бол бүгд л бүх хагалгаа л хийж байгаа. Ерөөсөө тэгээ нэг хоёр хогтчод байгаа байхгүй. Толгой нүүрэн дээр хийж байгаа хагалгаанууд байна. Биений хагалгаанууд байна. Эдгээр нь тийм олон төрлийн юм хийхгүй хагалгааны сүртэй юм хоёлаа яригдчих. Тийм олон төрлийн юм биш байхгүй. Тэгээ нэг тогтцсон. Тогтцсон одоо энэ дэр нэг 10 тагалгаа байна. Би энэ дэр нэг 10 тагалгаа юм ч юм уу нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр нөгөө олон биш болохоор хийхгүй хагалгаа гэж манайхан бүгдээр л хийж байгаа. Тэгвэл одоо жишээ нь нэг сонголтууд нэг үе явах юм бол асар олон болчихлоо шүү дээ, тий. Та үйлчлүүлэгчдийг ер нь яг ямар байдлаар ялангуяа энэ мэсцлийн эмнэлгийг сонгож үйлчлүүлдэг байгаасаа гэж хүсдэг бай, тий. Тухайлх юм бол одоо жишээ нь үзэсгэлэн тэмдэглэг яг энэ мэсцлийн эмнэлгүүд дундаас сонгох шалтгаан нь инээ гэж тодтогч хэлэх юм бол та юуг нь хэлэх вэ? Ер нь л үйлчлүүлэгчтэй зөвлөх нь мэдээж эмчийн дуршлаг байх хэрэгтэй. Тэгээ эмнэлгийг сонгох хэрэгтэй. Тэгээ нэг эмнэлэг дээр туушиж очиод шууд тэндээ харах бас нөгөө эмчнэр нь мэдээж бүхэл одоо өөрийнхөө зөвлөгөө өгж байгаа тийм. Тэгээ шууд бас туушиж сонгох дэмий болоо гэж хардаг. Дор хаяж нь 2-3 гайгүй гэсэн өөрийнхөө судалсан эмнэлгүүдээр судалж үзчихээ. Тэр дундаасаа аль нэг эмнэлгийн сонгоод өөрчлөлт очиж уулзаад тийм очиж уулз. Яг го манай эмнэлгийн өдрөө асуусан юугаараа жоохон давуу яж болох вэ гэхлээр ер нь бүхэл газар яг л эмнэлгийн стандарт гэдэг зүйлийг баримталсан байгаа. Хагалгааны өрөөний байгаа, мэслийн эмч нарныхны бичиг баримт сурсан төгссөн байдал. Бид нар болохоор илүү хонц давуу тал нь магадлалын итгэмжлэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас магадлалын итгэмжлэгэн гэдэг нь энэ эмнэлгийн эмчин, совилогч нь, үйлчлэгч нь энд ажиллаж байгаа бүх хүмүүс яг эмнэлгийн стандартын дагуу ажилладаг. Хөлийн зөвшөөрөгдсөн. Бүгдээр орж ирэхлээр яг л стандарт гэдэг нь юу байх хэвээр одоо хан тоош шорооны ямар хөө хагалгааны өрөө нь ямар байх хэвээр ч юм уу тиймэрхүү байдлаар тэрүүгээр жоох илүү гэж магадгүй. За тэгээд өөрсдийнх нь сонирхсан хагалгаанууд нь цөөхөн хагалгаа ордог хагалгаа байна. Их одоо арай их ордог хагалгаа. Арай туршлагатай хагалгаач гэж. Тэгээд өөрсдийнх нь ямар хагалгаа сонгож сонирхож байгаа шалтгаан. Бид нэр өөрсдөө хийж чадахгүй байгаа зүйлсийг ч гэсэн одоо хагалгааг бол шударгаар за тэр юм л рүү очиод цэгээ зөвлөө явуулдаг ч хүмүүс байна. Бид нар бүгдийг энэ ч хийнэ гэж үтгэдэг байдаг зүйл бол байхгүй. Өөртөө хийж болгож чадчих гэсэн хаалгаа л. Танаа яг эмнэлгийн ингээ хаалгаар ороход яа ч би нөгөө анх төсөөлөхдөө гоо сайхны газраар ч юм уу те төсөөлөд ороод ирсэн чинь надад ямар мэдрэмжээ төлхөөтэй өгсөн бэ гэхээр яг гоо сайхны үйлчлэгээ үзүүлдэг газар гэхээс илүү надад эмнэлгийн үйлчлэгээ үзүүлдэг юм эмнэлгийн байгууллагт орж ирсэн юм шиг тийм мэдрэмж өгсөн. Магадгүй тэр нь танаа яг өөрсдийн тавьсан эрүүл гэдэг стандарттай нийцсэн байх. Хоёрдугаар гэх юм бол бас техник тоноод хөөрөмж төр тогтчлт уур амьсгал нь илүү бас нөгөө эрүүл мэндийн байгууллага гэдэг тал руугаа чиглэлсэнтэй холбоотой юм болоо гэж бас санагдсан. Манай эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас магадлалын итгэмжлэгдсэн юм байхгүй. Энэ бол тэгэхээр нэг үйлчлүүлэгч манай үр талаар орж ирээд яг л эмнэлгийн үйлчлэгийг бүрэн авах хэрэгтэй. Эмнэлгийн үйлчлэгээ гэдэгт нь дотор нь яг өөртөө ороод одоо бүх шинжилгээ нэг дороо байна тий. Ороо ирээд цусныхаа шинжилгээ өгчин, эходоо харуулчин, рентгенд харуулчин, хөхний маммограф гэдэгтээ харуулчин. За тэгээд дээшээ гараад үйлчлэгээ нэг дороос цогцоор нь авч байгаа. Эмнэлгийн стандарт аль болох баримтлах гэж хичээж ажиллаж байгаа. Гоо сайхны газар гэдэг гоо сайхны эмнэлэг гэдэг хоёр хооронд өөрөхгүй ялгаатай зүйлс гэсэн. Тэгэхээр бид нэр илүү шүүн өндөр илүү зэнзүүр тавьж илүү ажилладаг гэсэн. Илүү мэргэжлийн. Тийм, илүү мэргэжлийн төвшөнд ажиллах гэж хичээдэг. Магадлан итгэмжлэгдсэн гэдэг нь бас юугаараа онцлог байдаг тайлбарлаж өгөх зүгээр ах. Дээрээс нь яг магадлан итгэмжлэгдсэн гоо сайхны эмнэлгүүд Монгол улсад хэр олон байдаг юм бол? За, ер нь бол магадлалын итгэмжлэнэ гэдэг нь ер нь маш том шалгалт гэхгүй Монгол улсын хэмжээнд. Энэ зүгээрч бас авчдаг. Зүгээрч бас авчдаг. Яг магадлалын итгэмжлэгдэнэ гэдэг нь бүх юм цогт байж тэр эмнэлгийг хүлээмжшүүлж байгаа. Манай Монголын хувьд болохоор ихэнх гоо сайхны эмнэлгүүд нь зөвхөн мэс заслаа хийдэг.
бусад шимжилгээ янз бүрийн нэг одоо хэвтэх ормор юм уу тиймэрхүү зүйлс нь байдаггүй болохоор хөвчлэн магадлал итгэмжлэгдэхгүй байна. Яг мэдээж тэр зөвхөн мэслийнхаа хэсгийг бүрдүүлсэндээ бол чанарын шаардлага бол хангалттай хангацсан байгаа. Магадлал итгэмжлэн гэдэг нь одоо цогцоороо байж иж тийм одоо нэр төрийг авах гэсэн. Тэгээ зарим имлүүч ингэдэж штэ очиод үзүүлэнгүүт за танд ийм хаалга ингэж хийж болно. Та гэхдээ шинжилгээнүүдээ тэнд очиод өгч гээд. Тэгэхээр танах тэр бол тийм асуудал үзээ нэг дороо гэсэн. Одоо үйлчлүүлэгч хаалгаар орж ирлээ. Шаардлагатай бүх үйлчлэгээ нэг дороос аваад гарна гэсэн үг үү? Тийм үүднээс ресепшнээс эхлээл эмчээрээ зөвлөгөө авна. Зөвлөгөөнөөс ороо шаардлагатай шинжилгээ одоо тэр хүн үйлчлэг авахар бол ямар шинжилгээ бүрдүүлэхүүг нь хэлж өгөөд одоо давхарт нь орж шинжилгээ өгч нь хариуг нь гарна. Хариуг нь харж байгаа энэ хүн хаалганд орж болох уу болохгүй юу гэл үштэй удаа ирнэ. Хоёр салбартай байсан шүү дээ тий. Үзэсгэлэнт нэмлэг чинь. Одоо тэгэхээр хоёулангийн байгаа чинь болохоор үйл ажиллагаанууд нь өөр гэж байх уу? Ер нь зүгээр л хүмүүсийн нөгөө хурц очих бид загнал ардуулж байгаа гэсэн үг юм. Яг би болохоор ингэж харсан. За энэ гоо сайхны мэс заслын зүйлийг бол хүмүүс ингэ зорж ирээд энэ нэмлэгтээ үзүүлээд эндээ ингээд одоо хэвтэмжлүүлээд үргэлжлүүлээ байж болж байгаа байхгүй. Тэнгуут энэ гоо сайхны нүүрний энэ тарилганууд энэ ботокс фильтр тэ одоо энэ нүүрийн утсаар татах. Эднэр ингээд хөвчлэн үйлчлүүлэгчтэй яг юм одоо ажилдаа ойрхон зам зуурн байх юм бол илүү хэрэгцээ. Уушигаа ороод одоо тэр нь бол одоо ботокс илгч ч юм уу те. Уушигаа миний энд нэг жоох юм дотоод энийг дүүргэж ч юм. Тийм өнцгөөс хараад хотын төв рүү тэр хотын ITC-гээ товрлоо офис ажилчтай хотын одоо хөл хөдөлгөөнтэй цэг рүү салбар угаасхны салбар тийш болсон баг. Тэр нь болохоор одоо жишээ нь заавал хэвтэж эмчилүүлэх шаардлага. Тэнд бол мэс заслал хийхгүй. Зөвхөн яг гоо сайхны дүүрслэгнүүд үзүүлнэ л гэсэн. Ороод үйлчлэгийг авчаад ороод үйлчлэгийг гарчих боломжийг нь их биений хэсэг тэгээд толгой үзүүнүүрний хэсэг гэд хоёр хувааж яриад байсан. Дээш одоо толгой үзүүнүүр хавцаанаа үйлчлэгийг авахаар л энэ салбартыг сонгосон гэсэн үг. Тийм. Хоёр хуваагдаад байгаа нь зөвхөн мэс засал дээр зүйлээ. Энд болохоор мэс засал гэдэг зүйл хийгдэхгүй газар. Энд зөвхөн одоо тарилганы асуудлууд хийгдэх ч юм уу, илүү өөр нүүр уцаар өргөх ч юм уу, тиймэрхүү зүйл хийгдэх газар гэсэн. Одоо тэр нөгөө нэг ерөнхийдөө би ойлгохдоо тэр ITC дээр болохоор арсны юутай холбоотой гэдэг үйлчлэгнүүд гэдэг тэгж штэ. Тэрэн дээр нь ямар нэгэн бас юу байдаг уу? Одоо шин үйлчлэгээ манай тэр нь бас одоо илүү давуу тал нь ч гэдэг юм уу. Тэр ерөнхий тэр нэг ботокс гэдэг юм уу, утас гүйлгэх мөлөх гэдэг чинь ер нь бол бараг л эмнэлэг болгоны хийдэг үйлчлэгээ болчихлоо шүү дээ тий. Яг мэдээж тоног төхөөрөмжүүдийн гоо сайхны салбарууд арсны эмнэлгүүдийн зүйл нь бол дотоод юм тоног төхөөрөмжүүдийн ялгаа байна. Дээр нь хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн байна. Одоо манайх шинэ үүдлэс гэж байгаа. Одоо Солонгосоос оруулж ирдэг. Солонгос манай тэр үүдлэс болохоор яг Солонгосын XOV гэдэг үйлдвэр байхгүй. Тэр нь болохоор зөвхөн олонний танилуд нь хийгдэг, том эмнэлгүүд нь тараагддаг. Солонгос дээр хар зах гэж байдаг шүү дээ. Хүмүүс ингээл нэг ботокс цүнхлээл ороод ирлээ бол тэр тийм бүтээгдэхүүнчдийн зарагддаггүй. Одоо Европ руу илүү бас түгэлт хийгдэг ч юм уу. Илүү жоохон цензур өндөртэй бүтээгдэхүүн байхгүй. Тэрүүгээрээ бол манайх яг жоохон илүү байж болж байна. Бас фильтр байна. Яг Европын салбарт хийгдэг энэ фильтрүүд. Одоо цаг үе чинь нэг юм саяхныг 4 жил урсны хөрхөл нэг юм Орос уруул гэл нэг юм бандур уруул дуртай байлаа шүү дээ. Одоо тийм байха болцсон юм хатуу иш зөөлхөн баг зэргийн дүүрэлттэй ч юм уу. Тэрийг нь яг үүсгдэг фильтр одоо луми фильтр гэдэг. Тэдний жишээ нь одоо манай эмнэлгүүд дээр хийгддэг. Энэ бол нь одоо яг бидний нэг хүмүүс дүүрслэгэнд маркетинг л муу болохоос үнэхээр сайн хоёр байдаг. Танай эмнэлгийн эрхэм зорилго гэд хан дээр бичсэн байсныг уншсан л та. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь гол зорилго нь төгс
үтсгэлэн бид бүтээн гэсэн байсан. Тэр таныхаар яг төгс гоо үтсгэлэн гэж ер нь ямар үтсгэлэн тодорхойлж хэлэх бол Өөрийнхөө бидний зорилго нь бол эрүүл гэж. Тэгэхээр дурталт нь эрүүл гэдэг баг. Эрүүл гоо үтсгэлэн л одоо бид бүтээнэл гэсэн ураатай гэх юм уу? Хамгийн нэгний түрүүнд тэр хүн эрүүл байх хэвээр. Эрүүлэр одоо гоо сайхныг бүтээнэл гэсэн. Тийм зорилго. Тэгээд яг бид нар аль болох эрүүл мэндийн нэгдүгээр тавьдаг. Хоёрдугаарт гоо сайхан гэдгийг тавина. Гоо сайхны хагалгаа хийхдээ одоо аль болох тэр хүнд ямар нэгэн алдаа дутагдал эрсдэл хүндрэлгүй өнцгөөс нь илүү их шийдэх гэж байна. Одоо тухайн юм бол ямар нэгэн өөрчлөлтийг хийхдээ би ингэмээр байна гэдэг санал бол хүн ингээ бариад ирж байгаа шүү дээ. Та тэгэнгүүт магадгүй эн чин тань дээр бол одоо жишээ нь зөхгүй болохгүй ч гэдэг юм ингэж нэг зөрчилдөг тийм тохиолдлууд юу нэр гарах уу? Байгаа. Тэнгүүт мэдээж одоо яг эцсийн шийдвэрийг нь бол таал гаргах уу те? Гүг ер нь бол өөрчлөлөгч өөрөө байгаа. Тэрэнд нь нөгөө аль болох туслана гэх юм уу. Одоо би жишээ нь за хамгийн илбэг гэдэг хөхний хагалганаар л жишээ авч. Хэмжээн дээр байдаг. Одоо нэг хэсэг одоо 6-7 жилийн өмнө намайг анх одоо энэ хаалга хийгээл 1-2-3 жил болж байгаа. Тэр үед хүмүүс дандаа л том гэж ярьдаг. Амар том. Ерөөсөө л том хөхтэй болчихвол гоё гэ. Тэр нэг гол бүрч байгаа вайлайн зураас мураасыг ингээл гаргаал тэгж явал гоё гэдэг л. Одоо тэр 2-3 жилийн өмнө дундаж байж байгаа. Одоо бараг жижигхэн гэдэг болчихсон. Огтод. Тэнгуут нөгөө өөрчлөлтөөр ирэхлээр ер нь цаг үе ингэж өөрчлөгдөд дээ шүү гэдгийг тайлбарладаг. Гэхдээ хитрхи бас жижигдүүлчүүлж ингээд одоо бөө мөнгө төгрөг зарж ийн хаалганд орчоод эргээд бас сэтгэлд нөрөхгүй бол жоохон сэтгэл дундуур байх юм чинь хоёлаа 1 саяас дээшлүүлчихүү доошлуулчихгүй гэж барьж үзүүлэн ч юм уу те. За өөр болохгүй юу хүсэж байгаа эхлээд хүслээ хэлээ. Миний ярьж байгаа өнцөг болохоор ихэвчлэн шууд хэмжээ сайз ингээд зурж мурах тийм юм. Ер нь бол нэг тийм бод юмд очихгүй байх гэж одоо хүслийн сонсдог. Нэмэхдээ ер нь би яаж авч явдаг хүн байна те. Жохон гарч орох дуртай юм байна уу? Гэрийн гой дарах хүн байна уу? Офис офцолтой цагдаа зэргийн хүн байна уу? Тэр хүмүүсийн тэр өнцгөөс нь бас илүү харж зөвлөгөө өгдөг гэх юм уу. Одоо инглиз задгаа хүмүүсд цороочны цанаас инхээр байна те. Одоо юугаа бас муу гараал нэг тавчин ил гаргаа явах хүсэлтэй байх юм бол хоёлаа жоохон томыг сонирхыг тэгвэл өөртөө сэтгэл ханамжтай толны өмнө үцгэлэхэд яг л нэг гоё яг сэтгэл ханамжтай биетэй байх хүсчвэл энэ сая зарай болохоо жижигтэр байл зүгээр юм уу ч юм уу. Тэр хүнийг ер нь гаднах байдал гээл орж исэн цагаас нь эхлээл анзаарна шүү дээ. Одоо ер нь яг энэ ялангуяа таны бас яг нөгөө нийтлэг дагнажаа тэр хөхний хаалган дээр л ойлоо жишээ бол ярихад те нэг яг л нэг юм мэдэгддэж штэ те за энэ хөхний хаалгаа хийлгсэн байна гэл ингээд жишээ нэгэд нийтэд таниулж мэдүүлсэн ч тийм болчлоо л доо. Яг тийм одоо яг хаалгаа хийлгсэн мэт бүтэцтэй тийм ориг тийм хөх ер нь байдаг уу? Бага. Байдаг уу те? Ер нь хөвчлэн нэг төрөөгүй эмхтэй хүмүүсийн хөх бол үнэхээр гоё. Яг гоё чинэрсэн ч юм уу те ямар нэгэн унжилтгүй ч юм байдаг. Мэдээж цаг хугацааны ирэхээр татхууч гэж юм байна шүү дээ. Тэр татхууч гэдэг зүйл чинь ингэж сулруулад байгаа байхгүй. Имплант хийлээгээд хүн болгон тэр бас яг хиймэл харагдана гэж байхгүй. Яг өөрийн гэсэн тодорхой хэмжээний хөхний эдтэй байгаад тэр имплант гэдэг юм нуугаад байгаа байхгүй. Зузаан юмны ард нуучвал илүү одоо хийлгэсэн мэддэг. Дээр нь хэмжээг нь тааруулчвал эцгээ том болгочвол хүн болгон хараад том өхөл хүн болгон хиймэл гэж хардсан шүү дээ ер нь. Тэг харах гэдэг. Үнэхээр яалчгүй өхний эд багтай жоохон дотоо хөгжсөн ч юм уу тийм эмхтэй байх юм бол шууд яг нэг имплантны хэлбэр нь гарч ирэх гэдэг талбай. Хөх гэдэг чинь өөрөө эмэгтэй хүний хамгийн эмзэг хэрэгтэн дээрээс нь хөхийг дагаад маш их том эрсдлүүд байдаг. Тэгээ хөхний хоорт хавдар болох гэдэг ч юм уу одоо эмэгтэйчүүдийн хувьд тэргүүлэх хэмжээний хоорт хавдрын нэг тохиолдол болж байгаа шүү дээ. Магадгүй
хөх хийлгээд нөгөө насжилттай байдаг штэ 10-аас 15 жил гэдэг ч юм уу. Миний зөвөр сүүл сонсож байгаа. Одоогоор яг энэ хөхний мэдслийн салбар дээр технологи ямар түвшинд хүртлээр хөгжсөн байгаа бол ер нь бол энэ 10-аас 15 жил байх ёстой гэсэн заавал гэсэн юм байхгүй. Тэр нэг суулгас гэдэг зүйлийг үйлдвэрлэж байгаа одоо компани байна шүү дээ. Нэг имплант гэдэг зүйлийг үйлдвэрлэж байгаа компани бол энэ хүний биед насан туршдаа байж болно шүү гэж. За яг бидний эмчнэрийн зүгээс одоо барьж байгаа зүйл нь бол энэ 10-аас 15 жилийн дараа сольчвол зүгээрээ. Ягаад гэвэл өнөөдөр нэг имплант байна. За 10-15 жилийн дараа дахин шинжлэхтэй сайн гараад ирнэ. Боломжтой бол тэрийг аваад солиход ерөөсөө тийм дахиж өнөөдөр хийж байгаа шиг том хаалга явагдах. Сугалж аваад солиод буцаага ачдаг зүйл байхгүй. Цаг хугацааны өвчсөн богинох. Тэгэхээр ерөн сольчвол зүгээр шүү гэдэг. Одоо тухайлбал нэг үйлчлүүлэгч би ийм хэмжээтэй болгоё гэдэг нь шүү дээ тий. Тэгээ танд ингээд саналаа хийлэнгүүд тэр имплант ч өөрөө бас нэг юм тогтцоо хэмжээтэй юмнууд байдаг байлгүй дээ тий бодвол. Тэгэхээр тэр имплантаа яг тэр хэмжээнд нь тааруулж бас өөрсдөө янзалдаг гэсэн үг үү? Имплант ч ерөөсөө яг л нэг 36 эрдмээр 37 эрдмээр 38 гэлэн бүр яг гутал шиг тийм ингээл жижигээсээ томорцсон байгаа байхгүй. Тэгэл нөгөө баримжаагаар за энэ хоёроо илүү өгөх юм байна. Энэ хоёрыг үздэг гэж байгаа л. За энэ шинэ юм байна гэл тэгэл боно гэсэн. Тэрнээс яг нөгөө тэр хүндээ тааруулаа ингээд хамрын имплант гэж байна шүү дээ. Бас нуруу өндрөл. Тэрийг бол одоо ингээд зорж морж тааруулдаг. Өхний имплант бол тэгж тааруулах юм байхгүй. Бага юм сайзууд дундаас л аваад энэ болох юм байна. Энэ яаж ийн гэж ярилцсан. Өвчлөл үүсгэх эрсдэл нь ер нь ямар байдаг вэ? Одоо тухайн хийлгсэн хүнээс арчилгаа шаарддаг уу? Имплантнаас уу? Тийм, имплант хийлгсэн хүмүүс ер нь. Мэдээж нөгөө энэ гадны биед хүний биед орж байгаа болохоор одоо хамгийн дөрөнд халдварын эрсдлүүд байна тий. За мэдээж энэ дотор маш олон судас мэдрэл байдаг болохоор цус алдах эрсдлүүд байна. Тодорхой хэмжээний эрсдэл хүндрэлүүд бол байгаа. За мэдээж хагалгаагаа дуусгахын тулд бид нар маш сайн шалгаж харсны үндсэн дээр имплант хийгээд хагалгаа дуусгадаг гэсэн. Тэрний дараагаас одоо гам дэглэм гэдэг зүйл одоо бүх мэслийн ардл байгаа. Тэгэхээр гам дэглэмээ сайн барьсан тохиолдол харьцангуй эрсдэл хүндрэл нь гайгүй багасч. За манай монголчуудын монгол эмэгтэйчүүдийн хөвчлэн нөгөө нэг жоох айдаг зүйл нэг бол имплант гэдэг зүйл хийгээд тэрнээс үүдэлтэй хавдар тусчих вэ гэсэн зүйл байдаг. За тэрэн дээр болохоор яг уу судалгаан дээр бол маш цөөхөн тохиолдолд одоо энэ хавдар гэдэг зүйл дүүсэх боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ имплант гэдэг зүйлийг үйлдвэрлэж байгаа маш олон төрлийн үйлдвэр муу сайн гэж. Муу имплантуудаас нь тэр зүйл дүүсэх маш цөөхөн тохиолдол гэж байдаг. Манай Монголд орж ирсэн хоёр имплантанд одоо хоёр имплантанд бол одоо судалгаан дээр одоо энэ хавдар үүсэх ямар нэгэн боломжгүй байна гэж үздэг. Тэгвэл энэ дээр бас бид нэр ялгаж салгаж ойлгохгүй бол яг таны үснээр нийтлэг ойлголт нь имплант тэгэл тэр нь өөрөө хавдрыг үүсгээд байна гэсэн нэг тийм ойлголт. Энэ бол ташаа ойлголт юм байна шүү. Одоо энэ яг хуу Америкийн FDA гэдэг биш үү? Одоо тэндээс л болохоор хүнс эми одоо агентлаг тэндээс л болохоор энэ имплант одоо манад Монголд байгаа Ментер Мотива гэдэг имплант дээр одоо ингэ баталгаа өгсөн байгаа байхгүй. Одоо энэ гадаргууд дээр нь ямар нэгэн одоо хавдрын сүс боломжгүй байна. Боломжгүй зүйл байна. Тэгэхээр энийг хүний бид хэрэгжилж болно. Тэр FDA-д хамрагдахын тулд одоо хойш 10 жил судалгаа хийгдэж тэндээс зөвшөөрөл ингэж баталгаажуулж авдаг гэсэн. Тэгэхээр Монголд орж ирсэн хоёр имплант бол дэлхийд хамгийн сайн хамгийн түгээмэл улс болгоны сонгогдох хоёр имплант. Ментер Мотива гэдэг. Тоног төхөөрөмжийн хувьд үзэсгэлэн тэмдэг ер нь хэрэг. Бид нар нөгөө яг шаардлагатай гэсэн нэгдүгээрт бүх тоног төхөөрөмжүүд байгаа. Хоёрдугаар ганц нэг хоёр одоо дэлхийн бүх мэслийн эмчнэр энэ аппаратаар л хагалгаа хэмээр өгнө гэсэн тоног төхөөрөмж бас манад байдаг. Одоо бүх мэслийн эмчнэр тэр аппаратаар л хэрэг хагалгаа хийх хүсдэг. Яг өртгөн өндөр болцдог. Одоо хармоник гэж байгаа байхгүй. Одоо энийг мэдхгүй мэслийн эмчнэр гэж байхгүй. Хармоникоор одоо хагалгаа хийх бүх мэслийн эмчнэр хүсдэг. Тэгээд нэг удаагийн гар байдаг. Тэр нэлээд үнэтэй байдаг. Тэгээд хагалгаа болгоно хийж болох ч гэсэн жоохон зардал нь өндөр болчих гээд байдаг болохоор өөрчлөлөгч нар сонгохдоо жоохон бага. Үр дүн бол үнэхээр супер. Танай эмнэлгийн ер нь хамгийн өндөр өртөгтэй үйлчилгээ нь ямар үйлчилгээ вэ? Мэдээж одоо энэ хөхний хагалгаа байдаг үү тий. Зүгээр дан юм одоо босод ихэнх эмнэлгүүдэд хийж байгаа шиг хагалгаа хийх юм бол адилхан.
Саний яриад байгаа нэг нэмэлт юм хоног төхөөрөмжүүд хэрэглээл нэг удаагийн аппаратууд хэрэглээ явуучих юм бол ингээд өмнөс авчих гэсэн. Зүгээр яг одоо бүх мөслийн эмчнэр хийж байгаа шиг хийх юм бол Одоо жишээ нь Солонгост магадгүй хөх томруулах хагалгаа, Монголд хөх томруулах хагалгаа хоёрын үн ер нь ойролцоо яг стандарт гэж явдггүй эсвэл арай илүү тийм нэг хямдхан ч гэдэг юм уу? ер нь Харьцуултын хувьд Солонгос бол мэдээж хамаагүй үнэтэй. үнэтэй үү? Тий. Яг ер нь бол доотлол нь 2 дахин илүү үнэтэй байна. Яагаад? Тэр чи одоо мэт манай нэг төгрөг чинь 2.1 төгрөг байгаа болох. Хэрэглэнээс бол тийм үү. Тэрнээс бол гадны биет нь бол адилхан л үнэтэй байдаг. Бүр үнэтэй ч байт юм лээ. Би 40 сая оны хөх томруулах хагалгааг нэг юм түрүү жил нэг юм лгээр очиж бас сонирхгүй хагалгаа яаж хийдэм бэ. Тэгээ сүүлийн үеийн нэг юм үүдэлстэй холимог одоо хэд болсон гэдэг тэр хагалгааг бид нар чинь нэг хагалгааг ингээ хажуудлаас нь харахад л дор хаяж 2 сая вон төлнө шүү дээ. Зүгээр хажууд нэг хараад зогсоход л ингэж хийдэм бэ. Тэр юм чинь техникийн хажуудлаас нь харах. Дор хаяж 2 сая вон төлж харддаг байхгүй нэг хагалгаа харах. Тэгээ харахад тэр юм л бол 40 сая воноор хагалгаа гэдэг юм лээ. Яг л бидний хийж байгаа яг л адилхан хийж байгаа. Тэгээ үүдэлс гэдэг нэг ялгуулсан тариаг нэмж хийж байгаа өөр юм байхгүй. Тэгээ тэр шинэ өөртөө эмнэлэг болгон өөртөөхөө үнэлгээтэй юм билээ л дээ. Одоо тэгтээ бас яг одоо юу гэдэг нь Солонгос гэдэг яг одоо гоо сайхан гэдгээрээ дэлхийд бол ялцчих ингээд нүлэн зөвшөөрөгдсөн улс гэдэг утгаараа Солонгос гэдэг болохоос ш. Магадгүй мис засалд ашиглагдчихж байгаа одоо нэг түүхий идүүд тийм үү тэгээ тоног төхөөрөмжүүд тэр л адилхан биз дээ. Яг нь Солонгос дэлхийн сүүлд нэг юм харахад Солонгос дэлхийн гоо сайхны хагалгааны 30% нэгддэг. Одоо Солонгос руу очиж гаднаас чигддэм байх, Солонгосын дотроо чигддэм. Тэгэхээр ер нь 30% нэгддэг. Түүхий гэдэг одоо хоёулаа хөгтөх томруулах хагалгаа яриад тий. Тэр имплант гэдэг зүйл бол дэлхийд маш олон одоо үйлдвэр. Одоо iPhone, Samsung, Nokia гэдэг шиг ингээ олон үйлдвэр. Монголд бол нэг миний мэдж байгаа 4 үйлдвэр байх шиг байна. Манайх бол 2-ыг хэрэгэлдэг. Ментр болон Мотива гэдгийг хэрэгэлдэг. За энэ хоёр бол болохоор яг дэлхийд хамгийн их одоо борлуулалттай гэх юм уу хамгийн их одоо судалгаа хийгдсэн. Одоо алдаан дэгдэл одоо гадаргуу дээр ямар нэгэн хавдрын эсвүүс боломжгүй байх ч юм уу те. Одоо хагарч гэмтэх магадлал нь бом маш бага ч юм уу. Тэгэхээр энэ хоёрыг ер нь манай имлэг сонгож хэрэгэлдэг. Тэгээ мэдээж энэ хоёрыг оруулж ирдэг аль биесны дистрибьютор гэж байгаа. Тэгээд яг тэр газраас нь аваад хэрэгэлдэг гэсэн. Хүний хамгийн том эрхтэн бол арьс гэж би нэг сэтгүүл дээрээс уншиж байсан. Арьс эрүүл арьс сайхан байхад тухайн хүний эрүүл мэнд болоод гоо сайхны тал дээр илүү гэрэлтэж харагддаг гэсэн тийм нийтлэлийг уншиж байсан. Тэгэхээр арьс нь үйлчилгээ авах, арьсаа гоо сайхан байлгах бас гоо сайхан байхын чухал шалгууруудын нэг үү. Танаа эмнэлэг дээр яг энэ арьсан дээр зориулсан одоо арьсанд үзүүлж байгаа ямар үйлчилгээнүүд байгаа. Одоо энэ ер нь бол ингэ нэгтгэж ойлгоод байгаа хүмүүс. Одоо арьс гоослын эмнэлэг, одоо гоо мэсцлийн эмнэлэг, гоо сайхны мэсцлийн эмнэлэг гэд ер нь энэ хоёр тусдаа өөр салбарын зүйл байхгүй. Тэгээ яг ерөнхийдөө энэ нийлээд нэг эмхтөөний гоо сайханд одоо өнгө нэмж байгаа зүйл юм болохоор ихэнх газрууд цуг ингэ байрлуулдаг. Арьс гооцол гэдэгт нь болохоор яг нүүрний энэ тарилгнууд, нүүрний одоо хөвгшөлтөөс сэргийлсэн тий хүний одоо залуу гой төрхийг нь сэргийж өгсөн, дэмжиж өгсөн. Одоо жишээ нь үүдлэс гэдэг чинь таны энэ одоо 20 30-тай 40-тэй нүүрний одоо эсүүдийг чинь залуу юм шинэ эсээр ингэж сэлбэж өгч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү улам их одоо гэрэлтчтэй арьсан залуужж харагддаг гэсэн. Тиймэрхүү одоо тарилгнууд байдаг. Манай дээр одоо эмэгтэй хүн одоо арьсан дээр авах бүхэл төрлийн тарилга, бүхэл төрлийн одоо үйлчлэгүүд байгаа. Монголд хийлгсэн хагалгаанууд нэг ийм гээл ингээд нэг ийм Монгол одоо эмнэлгийн эмч нарын
ур чадварыг нэг үүсгэснийг ойлголтыг өгөх гэдэг нэг бүлэг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Ер нь сошиал дээр. Тэр яг ямар учиртай юм бэ? Яг нь миний харж байгаа онц болохоор бүх мэс цэцэл дээр л дээ зөвхөн гоо сахны алга гэхгүй нэг мэдээж туршлагаж юм сурсныхаа дараа илүү одоо энэ хагалгаар ойртох юм бол илүү тэр хүмүүс алдаад төгөл гарах магадлал нь багасч байгаа байхгүй юу. Тэнгуутаа яг эрсдэлт боллал шин залдуугаар за энэ хийж ер нь л хийж ил сурдаг практикаас сурна шүү дээ. Тэгэл тэр үед нь одоо нэг ганц нэг жоохон дутагдaltaй хагалгаа хэлэх чинь Монголын эмчлийн эмчнэрийг жоохон гэдэг. Тэрнээс бол бидний одоо ур чадваргүй гэсэн юм ерөөсөө байхгүй. Яг л адилхан хүмүүс тэр одоо Европын эмчнэр, Солонгос эмчнэрт яг л адилхан. Тэд нар биднээс юугаарч илүү биш байхгүй. Тэгээ бид нар бол дутуу гэж юм байхгүй зүгээр тэдний хэрглэж байгаа тоног төхөөрөмж те орчин үеийн сүүлийн тэднэр дээр нь л бид нар жоохон хоцорно хөөс бусдаар бол тийм байхгүй. Тэгэхээр би одоо шинэ Солонгост очиод 10-аад одоо баярлаа. 10-аад одоо гоо сахны хагалгаа хийж байгаа эмнэлгүүдээр очиж одоо дадлага суух, туршлага суух юм уу одоо хагалгаанд нь оролцох хагалгааг нь хажуудлаас нь харах юм. Тэгэхэд бол одоо ер нь бол 50% нь бол одоо бас солонгосч бас манай монголчууд чиг бий чадна гэсэн хүмүүс байж л байгаа. Бүгдээрээ солонгос эмнэлэг болгон сайн гэсэн үг бол биш. Бид нар яг солонгос гэлтийг юм уу яг нийтээрээ тийм байх. Туушрч чадвах. Солонгос мэдээ сайн эмнэлгүүд байгаа. Миний харсан бол 3 эмнэлэг бол үнэхээр гоё. Орчин нь гоё, тоног төхөөрөмж гоё, эмчнэрийн дээр сурж боловсрсон байдал ч гэсэн гоё. Тэд нар сайн ч хийдэг. Муугар зүрд бас байгаа дагаад. Ер нь бол мэдээж байгаа л та тий. Энтэй адилхан манайч бас байгаа байхгүй. Одоо манайх ч нас харахаар ихэнх эмчнэр энэ салбарыг ингээл нэг жоохон мөнгө олох боломжтой салбар ингээл бүгд л хошуурал ингээл дуудгаа аваад орж ирэл одоо ингээ болол ихнээс буцаал харж байгаа бол тэд нар маань бас яг анх гэж. Эмнэлгийн тухай ярихад анх үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдөр 2 салбартай боллоо. За бараг 40 орчим ажилтнтай болсон. Хэрвээ та тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа гэж бодож байгаа бол одоо яг амжилтын үндсэндээ улс суурь нь юун дээр тогтож үйл ажиллагаа маань өнөөдрийн хүртэл ингэж хэвийн өрүүлчихэж байгаа гэж та хэлэх бол мэдээж нөгөө нэг биднээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар биднийг сонгож байгаа сонголтоос нь одоо бид нар л улам одоо ирчүүч авч гэж амжилттай явж байгаа юм. Биднэрт үйлчлүүлэгч байхгүй, биднийг сонгохгүй, биднэрт итгэхгүй байх юм бол бид нэр цаашаа явах боломж авахгүй, хөгжим дэвших боломж авахгүй. Тэгэхээр мэдээж үйлчлүүлэгчтэй хамгийн нийтлэг сонголт юм тий. Тэгээд дээр нь бид нэр өөртөө үзүүлж байгаа тэр үйлчлүүлэгч нарыг татахын тулд үзүүлж байгаа үйлчлэгийн мөн чанартай байх хэрэгтэй. Алдаад төлөвлөгөө, эрсдэлгүй, хайлуулах эрсдэл хүндрэлгүй байх хэрэгтэй тий. Тэр үйлчлэгийг бид үзүүлж чадж байгаа бол тарцсангуу бас одоо уруудад алга болчихгүй тодорхой төвшөнтэй ингээ өөртөө байгаад байж байгаа. Одоо ер нь та болон танай эмнэлэг цаашдаа ер нь юу гэж ярьж байгаа бол бид нэр ер нь бол алсын төлөвлөгөө нь бол одоо бас бос дорн руу гарч ахлах гэдэг. Би Солонгос дэшний 2-3 хаалга хийчихсэн. Гадны хүнд үү? Тийм. За. Хоёр нь болохоор Монгол. Тэр нь болохоор ийм байна. Солонгос ч нөө хараар аялах гэдэг шүү дээ. Тэд нар чинь солонгостой хэлэхлээр амар үнэтэй болчиход байдаг. Монгол руу хэлэхлээр нөө виз болчиход байдаг. Тэгээ солонгост манай нэг хамтрагч эмнэлэг байдаг. Тэр эмнэлэг дээр би тэр хүн бүр хөөрхий портертой нөхөртөөгөө унж ирж намайг солонгосч үзүүлээд дараагийн ярилтан дээр нь өө яриа өсгөж ажил болгож ирнэ хийжсэн. Яг бус дорнд очихлоо бидний нөгөө бичиг баримт олон улсын яг зөвшөөрөгдсөн нь бас ховор байдаг. Тэгээ бус дорнд очиод эмнэлэг нээн гэдэг асуудал бас маш хэцүү. Гэхдээ яг нэг судалгааны төвшөнд 2-3 улс сонирхолтой. Ер нь бол гоё том мөрөдлөг ийм хөв мөрөдлөө. Тэгэл бус дорнд очивол одоо бага аваад явцгаа гээл. Монгоцоор нэсэл хашиж хаглаа шал босч ирэл. Тийм мөрөдл бол байдیں۔ Тэгээд биелэхгүй мэдхгүй биелүүлэх гээл баг ингэ шатахаалах. Би ерөөхдөө нэг мөслийн хэмжээлэнд 2 төрлийн одоо өгтөнд 2 төрлийн чиглэлтэй юм одоо мэс заслын хэлээ л дээ. Эхнийх нь болохоор эхний нэг 5 жилд нэг хүн эмчлэх одоо хүний одоо дотоод өвчин эмчлэх хүндэн одоо насжилтыг уртсгах ч юм уу тиймэрхүү төрлийн мэс засал хийж л. Одоо гоо сайхны мэс заслын болохоор хүнд нэг одоо өөртөө цаашаа итгэлтэй хөвшлийн эмхтэй хүмүүст одоо өөртөө урам ороод илүү өөрийгөө ингээд
хайрлаад явах тэр урам зориг өгж байгаа хагалгаа хийж байгаа. Энэ хоёр аль талаараа л багталтай зүйл ер нь бол хүн өөртөө ихтэй байх те хүн одоо илүү гоё байлгах үүднээс хийдэг энэ сонголтыг нь хүмүүст одоо бий болгож бэлэглэж те одоо тэр гоё сайхан болгодог энэ ажил гэдэг бол нэг талаараа маш одоо таны хувьд аз жаргалтай мэт боловч нөгөө талдаа асар том хариуцлага байдаг гэсэн хэдий ч бас яг энэ чиглэлээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдөд олон хүмүүсийг гоё сайхан болгоход одоо сав нэмрээ оруулж танаа хамт олонд танаар төлөөлүүлээд баяр хүргэе. Тэгээ цаашдаа бол мэдээж одоо яг таны бас тэр мөрөөдөл надад маш гоё санагдлаа. Монголын эмч нар дэлхийд хүлээн зөвшөөрч магадгүй бас яг гоё дэлхийн одоодыг гоё өөрчилж гэдэг тийм зүйлийг сонсох юм бол бидний хувьд бол бас маш гоё бүр илүү хүлээн зөвшөөрөгдөх бас нэг зүйл наах тийм учраас мөрөөдлөө бас биелүүлээрээ тэгээд амжилт хүсье. Гоо сайхан гэдэг бол зөвхөн харагдах байдлаас гадна эрүүл мэнд дээрээс нь бас эрүүл сэтгэл зүй гэж хувьдаа бодож явдаг. Тэгэхээр яг энэ үгтэй дүүцхүйц хэмжээнд олон мянган эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд одоо залуу охид бүсгүүчүүдийг баярлуулж аз жаргал бэлгэлж авдаг танд гүн талархал илэрхийлээ. Тэгээ цаашдынхаа ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье да. За баярлалаа. Тэгэд энэ анх удаа бол ер нь юм том хэмжээний нэвтрүүлэгт том одоо нэвтрүүлэгт оролцож үзэж байна. Дээр нь эрэгтэй хүнтэй анх удаа хөхний талаар ярьж бүр хичнээн цаг орчим суурцсан тий. Үнэхээр гоё санагдлаа. Тэгээд ер нь нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Танаа хамт олондоос амжилт хүсье. За